Эхний мэдээг хүргэе. Арчилсан намаас эхлүүлсэн бойкот дангаанц улсын хурлын даргын судалж бус засгийн газрын тогтвортой байдалд ч нөлөөлөл үзүүлнэ. За үүнтэй зэрэгцээд ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл шинэ сайдуудын төлөө хөрсөлтөөнгээд сандал суудлын төлөх тэмцэл улсын хурлын хаврын чуулганы туршид үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Монгол Ардын намын удирдлагууд өчигдөр хуралдсан юм. За энэ үеэр засгийн газрын 2 сайдын суудлаас илүүтэйгээр нийслэлийн намын даргын судал хийгээд ерөнхий сайд улсын хурлын даргын түвшинд эрх мэдлийг дахин хуваарлах асуудлыг хөндөж хэлэлцжээ. Наранбаяр чойжл сүрэн сайдуудыг чөлөөлж шинэ сайдуудын томилгоог маргааш хийхээр товлоод байна. Харин наан сайдын судлын төлөө хөрсөлдөөн засагт хамтарсан намуудад өрнөж эхэллээ. За үржилсэн байдлаар боловсролын сайдыг Монгол Ардын нам авч эрчим хүчний сайдын судлыг хүн намд өгнө гэх хуульрууд яригдж байна. Харин хүн нам дотор мөнх соёл, ган зориг, найдлаа нарын дунд сайдын судлын төлөө хөрсөлдөөн өрнөд эхэлсэн гэх мэдээлэл байна. Хэрвээ сайдын судлын сан дээр та удаж тухай дэлгэл. Ийм хэцүү салбарыг гэхдээ авах нам танд байгаа юм. Ажилд хэцүү гэж байхгүй шүү дээ. Асуудал шийдэхин тулд улс төр хийдэг юм чинь. Тэр тиймэрхүү юм гарахаар л яриа үгүй тий. Эрүүл татгалзахгүй. Мэдгүй хоёул. За бүрэн эрхийн хугацааныхаа талыг нь туулсан гишүүдэд сайдын суудал залгадах нь завшаан гэж хэлж болно. Иймээс ч засгийн газарт хамтарсан намууд дотор сайдын төлөөх ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Тухайлбал Иргэн зүрэг ногоон намын гишүүн Батуулд намын дарга Батбаатараа чөлөөлж өөрөө сайдын суудал горилж байгаагаач өнөөдөр илэрхийлээд байна. Нар байж байна. Та бүхэнд асуултаа бас үгүй хамтарсан засгийн газраас гарна гэдэгтэй биш. Одоо бид нар энэ хамтрал маань өөрөө зөвхөн Батбаатар гэдэг хүнтэй хийгээгүй. Иргэний зураг ногоон намтай хамтарж байгаа учраас тийм ээ. Дахиад энэ намтай яаж цаашдаа хамтарч ажиллах энэ асуудлаа дахиж яриач гэдэг юм шилж байна. За ерөнхийдөө Зандан шатрын хувьд 2 сайдын сэлгээ тэмч гаслантай асуудал биш болоод байна. Учир нь сөрөг хүчний 42 гишүүн чуулганыг бойкотлж эхэлсэн энэ үед Монгол Ардын намын дотоод хагарал гүнзгийрүүл засгийн газрын тогтвортой байдал битгийхэд улсын хурлын даргын судалж ганхна гэсэн үг. Иймээс ч Монгол Ардын намын удирдлагуудын хувьд кабинетийн 2 сайдын суудлаас илүүтэй ерөнхий сайд улсын хурлын даргын төвшөнд хэрхэн эрх мэдлийн дахин хуваарлт хийх вэ гэдэг асуудал толгойн өвчин болоод байна. Тэ сайд нарын асуудал яригдаагүй байна. Ерөнхийдөө бол маргааш засгийн газрын хуралдаантай маргаашийн засгийн газрын хуралдаан дээр ерөнхий сайд өөрийнхөө бүр эрхийн дагуу бас асуудлаа танилцуулах байхаа. Тэгээд тэн дээр л яригдан да. Одоогор л яригдааг байна. Улсын хурлын үйл ажиллагаа тасралтгүй явуулахад одоо ардсан намын бүлэг өөрсдөө гаргасан шийдвэрээс эргэж харах байх. Энэ одоо асуудлыг нэг тийм том асуудал болохгүйгээр хуралдаа оролцоод төрийн бодлогыг хийж хэрэгжүүлэхэд бас оролцоод явах байхаа гэж найдаж байна. Одоо их хурлын гишүүд бол бас ард түмэнд үндсэн хуулинд тангараг өргөдөг, хөргсөн тангарахаа бас хийж хэрэгжүүлэх тал дээрс илүү анхаарч ажиллах байхаа гэдэгт итгэж байна. Өнгөрсөн намрын хувьд манай намын даргын асуудал бол яригдчихсэн. Тэгээд энэ дотроо бол мэдээж өрсөлдөгч талууд тийм ээ аль одоо хичнээн ч одоо нэр дэвшигч байж болох угаасаа хуультай. Тэгээд одоо улс төрийн намын дотоод одоо энэ улс төрийн өрсөлдөөн яваад дууссан. Тэгээд одоо шинэ намын даргатай болсон. Тэгэл одоо ив нийтлийн хангаал ямарч байсан. Бүгдээрээ ажиллаад явж байгаа. За эрх баригчдын хувьд сөрөг хүчний бойкот зүгээр хараад суух үйлдэл бишийн дээр нам доторх хэв нэгдлийг хангахад нийслэлийн Монгол Ардын намын даргын судалж чухал нөлөө үзүүлэх статусаа. Учир нь нийслэлийн Монгол Ардын намын даргын асуудал төрийн 3 өндөрлөгийн дунд хэрүүлийн алин болж өнгөрөхөөр барахгүй намын бүлгийг ч хагалж бидэх эрсдэлтэй. Тэгвэл өчтөр хуралдсан Монгол Ардын намын удирдлагууд Батамгалан Нямбатар нарын дундор тэргүүн шадар сайд энх хоёрыг хот руу зүтгүүлэх хувилбар яригдсан гэх мэдээлж чигт хэлсэд байна. Ямартай ч сайд нарын томилгоо маргааш ихэд тодорхой болж Зандан шатар нүүдлэхийн үүний араас улсын хурлын дарга учрал сөрөг хүчний аргадах уу, аргацаах уу гэдгийн завсарт ерөнхийлөгчийн өргөн байрсан хууль чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж эхлэх төлөвтэй байна.